Байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манцуудаа тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань Бат Эрдэнэ Бисүүжин ахлагчтай бяцхан хөөрхөн тамирчид маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг эхлэж алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхлэх гэж байна. Бяцхан хөөрхөн дүүнер маань тэмцээн уралдаанд оролцож ялагдаж яваагаа хараахан мэдэхгүй ч гэлээ. Тэв дэлхийд нэр алдран царай тулсан тамирчид, динж хотойд барилдах бөхчүүд, үзэгслэнгоо монголжингоо охид, вийлэн дорон, үгэн цэцэн, олон алдартангууд маань эндээс л мэндэлж Олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дуудлыг их шиглүүлж алтан соён бод талбайгаа мандалах авраг олон тамирчид маань эндээс төрөн гарч байгаа илээ. Ингээд уралдаж хагаад ухарч тавьдаг, вээлж мөлхөө төрөөлж ирдэг, алгаан дашин тантагнан бужгэлдэг, азийн бомбогоо амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дүүнартаа амжилтын дээдийг хүсээр өгөөд шинэхэн дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Бяцхан хөөрхөн тамирчид маань яг одоохондоо тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдгүй ч гэлээ. 10 20 30 жилийн дараа аав шигээ ээж шигээ болсон хойно хүүхдүүд маань энэ нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх болно. Ингээд бяцхан хөөрхөн тамирчидтай амжилтын дээдийг хүсээр өгөөд шинэхэн дугаараа эхлэж байна. Алдрайхан бяцхан хөөрхөн дүүнрийн маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаан автаралын уралдаанаар эхэлдэг. За ингээд хөлд оруулагчин дээрээ суугаад жирийтэл такиж яваад их тийм ундаг хөөрхөн оролцогчд бол энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн тамирчдын маань өрн залж ахалж орж ирсэн Бат Эрдэнэ Бисүүжин. За төгс биелэгтийн Тэнүүн. За ингээд эхний 3-4 тамирчид маань зэрэг гараанаас гарч байгаа Бат сайхны отхон шагаа гэдэг та хөөрхөн тамирчид маань жирийтэл гарч байна. Араас нь гал адрахын соёл эрдэнэс дагаж байна. За ингээд энэ удаагийн дугаарт оролцсон эрчтэй хүчтэй тамирчид маань их мундаг тамирчид байлаа. За хамгийн түрүүнд энэ удаагийн дугаарын маань ахлагч дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд алдарших гоо охин Бат Эрдэнэ Бисүүжин тоо маань ороод ирлээ. 10 сар 2 хоногтой Бисүүжка гэж хөрдөнд додолдог. Хотгор газрыг холцортол ингэр газрыг эдлэн бужиглах хоббитэй игдүүтэй хөөрхөн дэгжин мис маань жимсний шүүсийг тавараан уух дуртай. Ирээдүйд бизнес вумен болж төр улсаа төвшдгөж төмөн олон амар амгалан жаргуулan удирдах болно. За ингээд лидер гүнж хөөрхөн Бисүүжин маань 1-р байранд ирлээ. 2-р байранд маань за нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн тэнхлүүн зантай хөөрхөн хүү бол тэргэн дотроо багтаж ядан давхсан тэнхээтэй энэ оролцогч бол төгс бэлэг авахтай Тэнүүн авраг хүү маань нэлаа. За яста бүх тэмцээндээ маш хурдтай, маш мундаг оролцсон бол хүү бол Тэнүүн авраг маань нэлаа. 11 сар 1 хоногтой Тэнүүка гэж хөрдөнд дууддаг. Хөөрхөн болцгор гараараа юм нүдэн мөөмдөх хоббитэй шүү дээ. За үргэлжил мөөмдөөд ээжийнхаа нүүрлөө хараад л мөөмөө хөхөөд л нөгөө гараараа 2 дахь мөөмөө бариад л хөлөө хөдөлгөөд л тааваараа хөвтөд мөөмдөгч ад жаргалын дээд шүү дээ. Гэн сүйтэй бодоо банан 2 дуртай дөө маань сансар огторгоо дүүлэн нисэн сайхан сансрын нисгэгч залуу болно. За 3-р байранд маань Бат сайхны отхон шагаа дүү маань орж ирж байна. За ингээд отхон шагаатай зэрэгцээд гал адрахын соёл эрдэнэ маань авс зэрэгцэж орж ирлээ. За ингээд зүүн захаар нь явж байгаа хөөрхөн оролцогч бол Бат сайхны отхон шагаа дүү маань нэлээ. Бат сайхны маань гэр бүл 22 жилийн маань хугацаанд 3 хөөрхөн тамирчтай манай нэвтрүүлэгт сойж байгаа Тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа ад жаргал энэ дэдийг Бат сайхныхаа гэр бүлд өргөж байна. За ягаан палаачтай янзын хөөрхөн нүдэн оролцогч царайлаг, нараалаг, нуруулаг, Тэнгэрлэг, хямрлаг оролцогч
Отхон шагаа дүү маань 11 сар 27 хоногт гүнжээ гэж хөртөнд дуудулдаг. Хоббинг бол дуу бүжиг. За том бууз дасан гацсан сайхан бузыг тааваран гэр бүлээрээ ад жаргал цэцруулаад идэн шүү дээ. Ирээдүйд жүжигчин, бүжигчин, урлагийн од болон гэлэлцэх болно. За ингээд 4-р байранд маань яста зэрэгцэн давхиж орж ирсэн яста сэргэлэн төрсэн сэтгэрхүү бол гал бадрах овогтой соёл эрдэндөө маань 11 сар 23 хоногт Түнтүн гэж хөртөнд дуудулдаг. Царайлаг, мэралаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг, түнтүнхүү бол ном унших дуртай. За ном харах юм бол 2 жижигхэн хуруугаараа хууцыг нь эргүүлээл та бом гэж уншаас очиж шүү дээ. За бас дуу болгоныг дагаж дуулнаа. За гомонтой шүлэг гуйлгалгүй гололгүй хөлсөн гажуулаад хөлөөн жид сууж агаад л өөрөө самардаад базаад цацаад л идэх дуртай да. Ирээдүйн их удирдагч ингүү мундаг сансрын нисгэгч маань энэ удаа 4-т нисээд ирлээ. За айргийн 5-д ирж аваа аавын мундаг хөл Жанар Бэкэ нүргээлт дуу манайла. Өдрийн сайныг үнжин хүлээ, сарын сайныг саатан хүлээж, Төв аймгийн Эрдэнэ сумаас Түмтитл, Бондоотл давхаад ирсэн нүдэндээ галтай, нүүрэндээ цагтаа сэргэлэн төрсэн сэтгэрхөө сэтгэл татам царайлаг тамирчин маань уйлаад л инээгээд л янзан буруулаад л янзтай хөрхөө орж ирж байна. Цагаан цамцтай царайлаг нүргээлт 11 сар 26 хоногтай. За боролдоо бор хураг гэж хөрдөнд дуудалдаг. Хөөхөн хураг маань бүжиглэн, жүжиглэн, за хурдны морь унах дуртай, хураг ишигтэй, ноцолдох дуртай хөөхөн малчин удам шүү дээ. Араараа дүрэн адуутай, урдуураа дүрэн унахтай. За мянгат малчин төмнийг манлайлагч улс их орондоо ихийг хийж бүтээгч ухаалаг лидер нүргээлт дөө маань будаатай хураг бууз 2 дуртай ирээдүйд тамирчин цэнгэлтгийн ногоон дэвжиг эзгэнсэн цэмцгэрхэн босоо авраг за мянгат малчин болон гэлэлцнаа нүргээлт маань айргийн 5-д ирлээ. За 6-р байранд маань үсээ 2 баасан хөөрдөм хөөрхөн бяцхан хөө бол мөнх эрдний тэлүүн хөө маань байлаа. За хөөрхөн бяцхан тэлүүн хөө маань өдрийн сайныг өнжин хүлээ, сарын сайныг саадаг хүлээж, нефтрологи маань хүлээж догтлон байж ирсэн дөргөө сэргэлэн оролцогч байлаа. За өнөөдөр 8 сар хүрж байгаа хөөрдөм хөөрхөн дөө маань хамгийн жахан хамгийн хөөрхөн хайр булан оролцогчдын маань нэг байлаа. Тэлүүнэ гэж хөөрдөн дуудалдаг. Удирдлага барай тоглон, уудлан онгочин зүгээр ир суухгүй зүлгэн арчин оролцохгүй ажил хийхгүй зүйл гэж ондгор бондгор тэлүүн хүүд байхгүй. Параа байгаа үзээд пог инээс шүү дээ. Жимсний нухшин чихтэйхэн дуртай дуу маань за улс их орондоо ихийг хийж бүтээсэн хөдөлмөрийн баатар уур хайчин удирдагч болон гэлэлцэх болно. Зөөхөө байгалийн гаралтай цэвэр жимсний жуус. Жүдийн шилдэг туслах. Бруто няня. За хөл хурцтай дөрөө чангата 2-р үеийн дүүнрийг маань хошуучлаад Нэм баярын 9 гоо за араас нь шарав тавдын бэлгүүнд за ястаа нэг хөл хурцтай дүүнэр ясаа араасаа жирийтэл давхаад ирж байгаа. За ингээд хэрлэн хүүгийн үйлс төгөлдөр хөөхөн хүүхдүүд маань байла гам бэлгийн уудам гэдээс гараанасаа гарan барины гайхалтай гिचэн зэрэгцэн хурдалсан. Энэ олон хөөхөн тамирчтаас маань нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой алаг нүдэнд хармалцсан аавын сэргэлэн охин бол Нэм баярын 9 гоо оролцогч байла. Төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа 9 гоо дүүдэд төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Уртаа наслаараа нүдэн гүнж минь удаан жаргаараа нүдэн гүнж минь хүний сайнтай үргэлж учраараа хүлгийн сайхан бүхнийг сольж унаараа хүсэл бүхнээ биелүүлэн амьдраараа хөөхөн нүдэн гүнжтэй хорвоогийн сайхан бүхнийг хүсээрөж төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. За хөөхөн гүнжийн маань хоббиг үл бүжиг ганштай цаг бомбгор гацраан бултайлгаад аллагнуудаа тармалзуулаад аав ижитэйгээ бомбоод хөлсөн гажуулаад эдэн сох дуртай да аз жаргалын дэд амин хайрын эзэн минь ирээдүйд улс их орондоо ихийг хийж бүтээсэн улсын их хурлын гишүүн болноо. За ингээд шил даран ирсэн шижгэнсэн хөөрхөн оролцогчаа шарав тадаа өгтө бэлгүүнт хөө маань байлаа. За бэлгүүн тавраг маань яста нүдэндээ галтай нүүрэндээ цогтой сэргэлэн төрсэн сэтгэрх байлаа. ертөнц дэлхийдээ мэдлээд 9 сар 19 хонож байгаа шабуу гэж хөрдөнд дуудалдаг. Шав хийсэн сэргэлэн шабуу бүх тэмцээндээ бусдыгаа хошуучсан бузгай мундаг шабуу хүмүүс сагсан бомбог тоглох дуртай. Мотоцикл унаа сигналыг нь дараад өрөөлийг нь мушгах сэнгэл тавхин шүү дээ. Идэх дуртай хоолн тараг жүржинд үнэхээр дуртай. Өрөөснүүдээ анаад лөхөрдөм хөөрхөн жүрж идэх дуртай да. Идэх дуртай хоолнггүй л Монгол ирхэн болсон хань махсаг гэж хитээхийн 74 өндрийг ста данайтал суугаа золгоон шүү дээ. Ирээдүйд банкны захирал тэр бомтон болж улс их орноо удирднаа. Шабуу маань баяр хүргье. За 3 дугаар байранд маань
Хэрлэнхүү авахта үйлс төгөлдөр дөө маань орж ирж байна. За нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой. За манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэрсэн цагаасаа дуусан дотл. За 3 цагийн зураг авалтыг үргэлжилтэл инээд алдсан хөрдөм хөөрхөө оролцогч байлаа да. 3 цагийн зураг авалтанд яста годиггүй инээд алдсан сэргэлэн төрсэн сайхан хүү бол хэрлэнхүүгийн үйлс төгөлдөр дөө маань байлаа. Үргэлж инээд алдсан хөрдөм хөөрхөн баяр баясгалангийн дээд бяцхан хөрхөн оролцогч маань 11 сар 15 хоногт аав ээжийн бяцхан ханхуу алиа зантай хөгжилтэй хөөрхөн хөө бүжиглэн бүхэл өдөржин өргөө гэртээ хайр цацруулж байдаг хөрдөм хөөрхөн тамирчин да. Бантан хааш хоёрт баруун зөнгөд дуртайд маань бүжигчин жүжигчин урлагийн од болон ирээдүйд гялалзан гялтганах болно. 3 дугаар байранд ирлээ. За 4 дугаар байранд маань гам бэлэг авахта уудам дөө маань орж ирж байна. Хөөрхөн уудамда хамгийн жаахан хамгийн жижиг хайр булан баралцагчдын маань нэг жижигхэн хөөрхөн жирэтэлтэй гэсэн жентлмен маань байлаа. Жижигхэн жентлмен уудам маань 8 сар 10 хонож байгаа. Намблаг хамгийн жаахан хамгийн хөөрхөн хайр булан баралцагчдын маань нэг байлаа да. Яста игдүүний дээд эрхэм хөөрхөн дүүг маань аавын өндөг гэж хөөрдөнд одолдог. Яста царайлаг цагаан өндөг маань цангин тал доодаг юм шүү дээ. Ардын дугаа аялж гардаг, уртын дугаа онглож гардаг, хип хопоор өглөж гардаг. Химнэл банжиг нь тааруулаа сайхан бүжгэлнэ. За хийж чадахгүй зүйлгүй урлаг спортыг хослуулан хийдэг ухаалаг лидер сайхан хөөгөн шүү дээ. За Монгол эрхөөн махсаг гэж ихтэйхэн 74 өндрийг данайдл суугаад зулгаанаа. Хоол болгон дуртай хад инээгээд л иддэг гэн шүү дээ. Ирээдүйд алтан гургалтай шиг дуучин болж ардын жүжигчин болон ард түмнээ дуугараа милоосон дөргөө сайхан уудам авраг байна. За айргийн 5 дэрж аваа авийн мундаг хөөг Баатар балд авахта модон гинэ. Модон авраг маань 11 сар 29 хоногтай. За модо маань яста авьяас бэлгийн хаан байлаа да. Маш гоё бүжиглэн. За нүдэ эрмэж хүм ханаалтна. Айдаа мунчиг олон иж хиттэй. Авраг мундаг авьяаслаг хүү модо маань байлаа. За өхөрдөн дуудаг нэрийг нь модог гэн. За бүжиглэн гэдгийг яста үзүүлж гарна ам хуурайгүй шалгунаж аяг олгүй. Бүх аяндаар бүжиглэж чадна. Гэрээн цэвэрлэн хогоон шүрддэг. Ижидэм туслана. Эмээ өвөө ижээ авдаа сайн тусалдаг. Эрхэм нандин хүү маань машинаар зугаалах маш их хоббитой. Их хотынхаа хөгжил цэцгэлтийг хараад л инээд алтан давхин шүү дээ. Дуртай хоол нь хуушур ногоотой шил ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цөөрөйтүүлж цэнгэлт хин гондвжээ гэжсэн цэмцгэрхэн баса авраг болно. За 6 дугаар байранд маань гам баяр авахтай төгс мөргэн дөө маань орж ирж байна. За зүүд найрандаа өнөгчлөн унтаж байгаа зөөргөн хөрхөн баян ходоод амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлсэн ах эгчтэйгээ эвлэгхэн гэгчэнд эвтэйхэн амттайхан амгаланхан унтаж байгаа баян ходоод дараа дараагийн тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэж байна. Гам баярын төгс мөргэн 11 сар 25 хоногт аав ээжийн царайлаг цагаан бамбарууш та. Хоббиг бол компьютер тооны машинаар тоглож тончиг хөрхөн тоо бодох хоббитэй гэн шүү дээ. Тооны ухааны эрдэмтэн сангийн сайд шүү дээ. Ирээдүйд манай сангийн сайд маань зүүд найрандаа таага бодоод л их орноо яаж хөгжүүлэхэд төлөвлөж байгаа да. Идэх дуртай хоол нь бүхэл төрлийн хоолыг бонтойд л суугаад төлтийдл идэн. Ирээдүйд сайн хүү, сайн найз, сайн аав, сайн өвөө, сайхан бүхний дээд сангийн сайд болно. За 3 дугаар үеийн дүүнрийг маань хошуучлаад Бат Эрдэнэ авахта бисүүжин охин маань гараанаас гарлаа. Анд олон найзуудаа манцуутай тамирчин нэвтрүүлэгт урьж дагуулan ирсэн дэгжин мисээ хамтлагийн ахлагчаа хайр татам мис байна. Хөл хурцтай дөрөө чангатай хөөрхөн бисүүжин охин автораалын уралдаанд анд олон найзуудаа хошуучлан дагуулад ирлээ. 10 сар 2 хоногт бисүүчка удирдагчаа манлайлагчаа лидерхэн гэж хөрдөнд бодолдог. За үнэхээр энэ хөөрхөн лидерхэн маань хөл хурцтай дөрөө чангатай давхиж явна да. Хоббиг бол бүжиглэж уралдах хоббитэй, амтлаг жүүсэн дуртай, шүүслэг хоол бүхэн дуртай да. Ирээдүйд бизнес вумен болж төрөөн төвшдгэж төмөн олноо амар амгалан жаргуулсан мянган хүмүүсийг ажилуулсан мундаг лидер бүсгүй болно.
Хоёрдугаар байранд маань Срек Балын Марис хүү маань орж ирж байна. За Марис авраг маань бол яста амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт цайтай эглэж анд олон найзуудаа бүхий л тэмцээндээ бохшуучлан дагуулсан алтан медалаар ингрэмилсэн аавын мундаг хүү Срек Балын Марис авраг маань байла. Нүдэндээ галтай, нүүрэндээ цагтай сэргэлэн төрсэн сэтгэрхөө сэтгэл татам царайлаг тамирчин алтан медалаар ингрэмилсэн аавын мундаг хүү Марис авраг 11 сар өнөөдөр хүрч байгаа Мариска гэж хөөрдөнд бодолдгаа бүжиглэн жүжиглэн өргөө гэртээ хайрц зурвал нөхөрдөм хөөрхөн хүү ах эгчтэйгээ тоглоод барилдаад л ноцолдоод л хүндийг өргөөд л хүчийг үзээд л ирээдүйн их авраг маань их л олон удаа бэлтгэл сургуультай хийж байгаа гиншүү дээ. За ингээд бантан будаатай шүлэн дуртай дөө маань жуда бөхөөрг хичээллэж дэлхийн олимпийн авраг болж их орныхоо нэрийг дэлхийн давцнаа цэврээ туулнаа. Ирээдүйн их авраг жудаачин алтан медалийн эзэн аавын мундаг хүү Марис аврагт амжилтын дэдийг хүсээрөөё. 2 дугаар байранд ирлээ. За 3 дугаар байранд маань Балжинны мавагта ховоргоо охин маань ирж байна. За ингээ ховорхон гоо охин маань бол Балжиннымын ховоргоо охин маань байла. Хамгийн жахан хамгийн хөөрхөн хайр татам оролцогч тийм маань нэг ховоргоо маань 11 сар 21 хоногтод хамгийн жахан хайр татам хөөрхөн гүнжтэй. Ховроо шиг гэж хөөрдөнд бодолдог гинэ. Аав ээжтэй гэрхлэн, айлгуутанхан жүжиглэн, түүгээр үгээр айлн, төмөн ажлыг амжуулан, уungан, босгон, угаан, цэвэрлэн, уудлан, онгочин, авирн, мацн хайдаа мунчиг мундаг оролцогч шүү дээ. Яста оролцохгүй ажил гэж байхгүй. Он дэсэн, бан дэсэн хөөрхөн дөө маань гомонтой шил, гурилтай шил. За бас хуурганд үнэхээр дуртай. Хад инээгээд базаж байгаа, цацаж байгаад л идэх дуртай да. Ирээдүйд оюуны спортоор хичээлсэн онц мундаг инженер, техникч, зохион бүтээгч, инжтэй шиг мундаг хүн болно. Хиймэл оюун ухааны инженер ховорхон гоо охин маань 3 дугаар байранд ирлээ. За 4 дугаар байранд ирж яваа. Яста нүдэндээ галтай, нөөрөндөө цагтаа оролцогчол Марат Беки Алиса охин маань илаа. За Марат Беки маань гэр бүл Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань 22 жилийн хугацаанд 2 дахь тамирчнаа сайж байгаа тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. Марат Бекийнхаа гэр бүл аз жаргалын дэдийг хүсэрэгөөд маш хурдтайгаар 3 дахь 4 дахь одонгийн хөөрхөн тамирчтай авчирч оролцуулахын сайхан өрөөлийг өдөөд нь өргөн дэвшүүлж байна. Үзэсгэлэнтэй хөөрхөн гүнж маань 11 сар 20 хоногт Алиса Мис гэж хөөрдөнд бодолдог. Алисхан маань хотгор газрыг холцортол ингэр газрыг илтлэн бүжиглэх хоббитэй. Яста бүлтгэрнүүдээ бүлтээлгээд гараан өргөөд хөлөөн давшаад бүжиглэж гарна шүү дээ. Авьяас бэлгийн дээд болсон ангайтл инээс нь дэлхийн мис маань Жимсний саг банш хоёр нь чихтэйхэн мундаг дуртай гиншүү дээ. Ирээдүйд зохион бүтээгч, загвар зохион бүтээгч, фото модель болно. За ингээд өөр шигээ их орондоо ихийг хийж бүтээсэн алтар цугаа мандуулсан хөдөлмөрийн баатар фото модель мис бүсгүй болж их орондоо ихийг хийж бүтээж төмөндөө нэртэй төрдөөн алдартай сайхан охин болно. 4 дугаар байранд ирлээ. За ингээд айргийн 5 дэрж яваа. Энэ жилийн Баян хотод эх жилийн төрөө магнэ төмнөөс төгөлдөр олноос онцгой ан дайсан, бан дайсан хамгийн жаахан, хамгийн хөөрхөн хайр болом оролцогчоос сансар өгтэй гэрэлт ач охин байгаа. Гэрэлт ач гэж яста үнэхээр игдүүтэй жижигхэн хөөрхөн жирвис хөмсгтэй жимсэн улаан уралтай чихтэй янзын мис охин байгаа. ертөнцид мэдлээд 9 сар 4 хонож байгаа гэртээ гэгээ цацруулсан гэгээ охин байгаа. Өргөө гэртээ хайр цэцэрлсэн өхөөрдөм хөөрхөн гэгээ мис маань дуу сонсох дуртай, баяр цэнгэлийн дундаар даргин бүжиглэнэ, догтлон дуулнаа. За Монгол сайхан охин маань махсаг гэж ихтэйхэн олон төрлийн махан дуртай андгар бандарга мисхээ. За бантангаасаа бол хизээч боцохгүй. Аав ээжийтэйгээ хаяа амтлаг чанарын дээд болсон амттай сайхан ресторанаар үйлчлүүлэх дуртай. За ирээдүйд олон хүнийг маш сайхан шүдтэй болгосон дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд алдарших шүдний дагн эмч, сагсчин, волейболчин олноос онцгой бусдаас бузгаа мис болон гэлэлцэх болно. Айргийн 5 дэрж яваа аавын мундаг охин сансрын гэрэлт ачта баяр хүргье. Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих амин дэмээр баялаг 100% цэвэр жимсний нухаш. Bruto Няня. За
ингээд дараагийн маань тэмцээн бол хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Энэ удаагийн дугаар даралцсан гэгдээтэй хөрхөн нар маань их хурдтай хүчтэй мундаг тамирчид байлаа. За бусдыгаа хошуучлаад Жанар Бекийн үргэлт за төгс бэлгийн тэнүү нар маань гараанасаа гарлаа. За түүний араас атхан шагаа бисүүжин гээд гараад ирж байна да. За бисүүжин маань гуравт баруун талаар гараад ирлээ. За түүний араас атхан шагаа маань дагаж байна. За араас нь Алиса гүнж маань ястаа нэг шижгэнтэл тавхаад бусдыгаа бошуучлаад гараад ирлээ. За ингээд хамгийн түрүүнд Марат Бекийн Алиса төгс бэлгийн тэнүү нар маань ястаа хөл гарынхаа хурдыг шалгаад ястаа ирч хүчтэйгээр орж ирж байна да. За ингээд Марат Бекийн Алиса охин маань шилдэг бүжигчнэр шалгарч авьяаслаг царайлаг үзэгслэн мисээр шалгарсан дөө маань дөрүүлээ дараад ирлээ. Нэгдүгээр байрны түүнтэй яг зэрэгцээд шил даран гарч ирсэн шижгэнсэн хойрхон гэрэлцэгчл төгс бэлгийн тэнүүн авраг маань байлаа. Тэнүүн авраг мандаг байлаа. Авхаачтай сэргэлэн царайлаг бяцхан ханхуу алдрыг авсан тэнүү маань 2 дугаар байранд дараад ирлээ. За ингээд 3 дугаар байранд маань Жанар Бекийн нүргээл Бат Эрдэнэ бисүүжин нар маань орж ирж байна да. За ингээд энэ удаагийн дугаард оролцсон гэгдүүтэй хөөрхөн дүүнараа амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд бусдыгаа урьж оролцуулсан энэ удаагийн дугаарын маань ахлагч охин бол Бат Эрдэнэ бисүүжин дүү маань байлаа. За ингээд амжилттай анд олон найзуудаа манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань урьж оролцуулсан бисүүжин дүүдээ баярлсан талархснаа илэрхийлж байна. Дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд алдарших охин Бат Эрдэнэ бисүүжин маань орж ирлээ. Түүнтэй яг зэрэгцээд за өдрийн сайныг өнжин хүлээ, сарын сайныг саатан хүлээж Төв аймгийн Эрдэнэ сумаас хөрлцөн гэрсэн түнтгэрхэн бандгархан нүдэндээ галтай нөөрөндөө цагтай азтай супермен оттой супермен авхаалчтай сэргэлэн хөөрдөм хөөрхөн джентльмен Жанар Бекийн нүргээлд дүү маань орж ирж байна. За ингээд хоёр хөөрхөн тамирчны маань араас бат сайхны атхан шагаа маань орж ирж байна. Атхан шагаа дүү маань сэргэлэн төрсөн сеткэр охин сэтгэл татам царайлаг мисхэн байла түнтэй зэрэгцээд мөнх Эрдэнэ тэлүү маань орж ирж байна. За ястаа нэг хөөрхөн тамирчид байлаа шүү дээ. За атхан шагаа охин маань ягаан палажамс янзын царайлаг оролцогч байлаа. Бат сайхны маань гэр бол 22 жилийн маань хугацаанд 3 хөөрхөн тамирчнаа манай нэвтрүүлэгт маш амжилттай оролцсон. Тэнгэрлэг сайхан гэр бол байгаа. Хойдон жил одоо одонгийн хөөрхөн ондгор бондгор тамирчнаа авчрах гэж байгаа. За ингээд царайлаг, мэралаг, нуруулаг, монголжингаа мис атхан шагаа маань айргийн тавдарч ирлээ. За ингээд сүүлд үлдээд сүүл мушкад инээ далдан ирч яваа. Игдүүтэй хөөрхөн баян хададыг мөнх Эрдэнэ тэлүүн гинэ. Царайлаг, мэралаг, бандгархан хөөрхөн тэлүүн авраг маань энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн тамирчдаас маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн хайр булан барилцагчдын маань нэг байлаа. Царайлаг, мэралаг, хөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан ханхуу тэлүү маань 6 дугаар байранд орлоо. Надад болон миний найзад юус өгөөч. Миний найзад яасан бэ? Миний хүйдэд зориулсан харшлын эсрэг жүүс шүү дээ. Харшлын эсрэг нэ? Тэгвэл надад 2 дахин илүү өгөөч. Фруда няня в помощь маме. И папе. За ингээд 2 дугаар үеийн 5 тамирчдаас маань хөл хурцтай 4 чангатай хөөрхөн тамирчид бол Баатар болдын модон. За түүний араас шил даран шижгээсэн гам баярын төгс мэргэн заараас нь хэрлэн хүүгийн өөс төгөлдөр нар маань гарч байна. За үнэхээр хөөрхөн шүү дээ. Хөөрхөн. Баатар болдын модонд маань алхаж явнаа. Шилдэг бужигчин хөөрдөм хөөрхөн авьяаслаг бяцхан ханхүү маань шижгэнт алхасаар шилдэг бужигчин модон маань 1-р байранд ороод ирлээ. За 2 дугаар байранд маань гам баярын төгс мэргэн хэрлэн хүүгийн үйлс төгөлдөр нар маань ста зэрэгцээд л явж байна. За гам баярын төгс мэргэн дөө маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар шалгарсан яста царайлаг хөө маань цангантал мөлхөөд 2 дугаар байранд ороод ирлээ. За 3 дугаар байранд маань хэрлэн хүүгийн үйлс төгөлдөр дөө маань орж ирж байна. Өнөөдрийн тэмцээний маань хамгийн азтай, хамгийн жаргалтай, хамгийн баясгалантай, хамгийн хөгжилтэй оролцогч маань үйлс төгөлдөр дөө маань байлаа. Хөгжилтэй хөөрхөн царайлаг бяцхан ханхуу маань гурууллаа. За ингээд 4 дугаар байранд маань Галбаатархаа хөхтэй Соёл Эрдэнэ маань орж ирж байна да. За Соёл Эрдэнэ маань царайлаг, мэралаг, нуруулаг, бандгархан хөөрхөн батаа джентльмен сайхан залуугаар шалгарсан сэргэлэн төрсөн сеткэр хүү байлаа. Соёл Эрдэнэ авраг маань 4 дугаар байранд ороод ирлээ. Хөөрхөн Соёл Эрдэнэдээ баяр хүргье. За аргийн тавд ирж яваа.
аавын мундаг баян ходоодыг гамбилга өгтөө уудам гинэ. За уудам авраг маань энэ удаагийн дугаар таралцсан гэгдүүтэй хөөрхөн тамирчдаас маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн хайр булан оролцогчдын маань нэг байлаа. Энэ удаагийн дугаарыг маань хөөртөм хөөрхөн царайлаг бяцхан джентльмен хамгийн жаахан, хамгийн хөөрхөн баян ходоодтой дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөж байна уудам аврагтаа. Манай Миша хамгийн хүчтэй. Ухаалаг бас хөөрхөн. Эрүүл бас эрч хүчтэй. Яагаад вэ гэвэл? Бруто няня каша маш сайн иддэг шүү дээ. Бруто няня каш нь үр тариатай учраас хоол боловсруулалтыг сайжруулж, аминд нэмэгдс бодисоор баялагдуул таны хүүхдийн өсөлтийг дэмжиж эрүүл бойжоход туслана. Ээжүүдийн шилдэг туслах Бруто няня. Бруто няня в помощь маме. За ингээд дараагийн 6 тамирчид маань гараанаас гарan барианы зэг хөл гарынхаа хурдыг шалгаад хөөртэй баяртай уралдахад бэлэн болоод байна. За ингээд бусдыгаа хөшөөчлаа Срек Балын Марис, за түүний араас нь Ням баярын Исунго, за маа араас нь Сансрын Гэрэл тач гээд хөөрхөн хүүхдүүд маань гараанаас гарan барианы зэг гайхалтай гिच нь хурдлаа. За ингээд энэ удаагийн дугаарт оролцсон ирч хүчтэй тамирчдаас маань хамгийн мундаг оролцогчол Срек Балын Мирас дүү маань байлаа. Хөөрхөн Мирас маань дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд алдарших сайхан залуугаар шалгарч алтан медалаар ганцаараа ингрэм медалсан авраг мундаг хөл Мирас маань байлаа. Срек Балын Мирас 1-р байранд ороод ирлээ. За 2-р байранд Ням баярын 9 гадуу маань орж ирж байна. Төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн уралдаанд амжилттай оролцсон 9 гадуу маань Эгдэтэй хөөрхөн эрхэмсэг бяцхан мис ирээдүйн охноор шалгарсан алаг нутан тармалцсан аавын мундаг оролцогч 2-р байранд ороод ирлээ. За 3-р байранд маань Азийн бөмбөлөг сугалсан Азтай мис, Одтой мис, авьяаслаг шилдэг бүжигчин мис, Сансар авагтай Гэрэл тач охин маань орж ирж байна. За энэ удаагийн дугаар төлсөн эгдэтэй хөөрхөн тамирчдаас маань хамгийн жахан, хамгийн хөөрхөн, хамгийн авьяаслаг, хамгийн Азтай мис бол Гэрэл тач маань байлаа. Гайхалтай хөөрхөн ганган мис гадаад дотоодоор аялж нэр алдран царайлах гоо охин маань 3-р байранд ороод ирлээ. За 4-р байранд маань за амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа манцуудаа тамирчин нэвтрүүлэгт маань амжилттай урьж оролцсон. Энэ удаагийн дугаарыг маань эрчтэй хүчтэй ахлагч оролцогч Бат Эрдэнэ Бисүүчин дөө маань орж ирж байна. Дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд алдарших гоо охин Бисүүчин маань 4-р байранд 40 тал тавхаад ороод ирлээ. За аргийн 5-д орж ирж байгаа аавын мундаг оролцогчийг Балжин Нямын ховргоо гинэ. За ховрхон гоо охин шүү дээ. Хамгийн жахан, хамгийн хөөрхөн, хамгийн хөгжилтэй эрч хүчтэй оролцогчол энэ удаагийн дугаарыг маань Балжин Нямын ховргоо охин маань байлаа. Өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан гүнж маань айргийн 5-д авахаалсан баттайгаар орлоо. За 6-р байранд маань шарав тод авахтай бэлгүүнт дөө маань орж ирж байна. Хамгийн гоё бүжиглэж шилдгийн шилдэг бүжигснээр шалгарч цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжиг эзэгнэж төмөнгөлнийхөө уухын дунд хэрэйдэн бус аврагдаа. Энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнаа маань за 6-р байранд ороод ирлээ. Шилдэг бүжигчин бэлгүүнттэй баяр хүргье. Зөөхөө байгалийн гаралтай цэвэр жимсний жуус. Ээжүүдийн шилдэг туслах Бруто няня. За ингээд дараагийн тэмцээн маань Азийн бөмбөлөг суглах тэмцээнээр үргэлжилдэг. Энэ удаагийн дугаард оролцсон гэгдүүтэй хөөрхөн дүүнер маань их гоё бүжгэлдэг сэрэглэн, цаваа, авьяастай, авхаалчтай ёстой нэг мундаг тамирчид маань энэ удаагийн дугаарт маань бүрдэж цоглож орсон байгаа. Яста нүдэндээ галтай нүүрэндээ цогтой оролцогчтой байлаа да. За ингээд манай нэвтрүүлгийг 20 жилийн турш нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж яста 100 мянган хүүхдүүд маань гарын бэлгээ гардуулсан BMX компани агш нартай баярлсан талархснаа илэрхийлээд ажлын өндөр амжилтыг өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. За 20 жилийн турш нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр ажилласан BMX компани маань хүүхэд эрүүл байх нь гэр бүлийн хамгийн том аз жаргал. Хөөрхөн үрсийг эрүүл өсгөхөд туслах хамгийн нандин хэрэглээ. Baby care хүүхдийн чихвийг оруулж ирдэг. Baby care живх нь олон улсын чанарын стандартын дагуу хийгдсэн зөөлөн нэмгэн шингээл цайтай учраас хэрэглэгчдийн таашаалд хэдийнэ нийцсэн билээ. Дуршлагтай ээжүүдийн сонголт Baby care хүүхдийн чих байгаа. За ингээд нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгч BMX компани нэрэмжит Азийн бөмбөлөг суглах тэмцээнд хамгийн түрүүнд Жанар Бекийн үргэлт дуу маань Азийн бөмбөлгөө атгачихлаа. Нүдэндээ галтай, нүүрэндээ загтай. Төв аймгийн Эрдэнэ сумын төнтгөрхөн бондгорхон сэргэлэн төрсөн сэтгэрхөө сэтгэл татам азтай супермен нүргээлттэй амьдралынхаа турш дандаа азтай хиймэртэй байх үлзэтэй сайхан ирэлийг өөдөөд нүргэн дэвшүүлж байна.
За ингээд дараагийн хөрхөн тамирчид маань Азийн бөмбөлгөө сугалахад бэлэн болоод байна. Хүний амьдралд аз од гэж өдөр болгон тохиогоод байдгүй. Өнөөдөр азтай, одтой, хиймэртэй, авхаалчтай, самбаатай, тэнгэртэй, хиймэртэй хүүхд лазынхаа бөмбөлгийг атгах шүү дээ. Мэдээж. За ингээд манай нэвтрүүлгийг 20 жилийн турш ивент итгэж 100 мянган хүүхдэд маань гарын бэлгээ гардуулж байгаа Бэмекс компани агч нар маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн тэжээл Fruit Nyanya малиш нэртэй каш, жуус, сок, нугшнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулаад, тодруулаад өргөмжлүүлээд байгаа лээ. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд болох Fruit Nyanya малиш нэртэй каш, жуус, сок, нугш бичээнүүдээс сонголтоо хийгээрэй. Монгол худалдаалагдж байгаа хүүхдийн тэжээлүүдээс хамгийн амттай, хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдээр Fruit Nyanya малиш нэртэй каш, жуус, сок, нугш бичээнүүд маань шалгараад, тодроод өргөмжлөгдсөн байгаа. Бүх супермаркетуудаар, бүх бөөний төвүүдээр, бүх дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд бол Fruit Nyanya бүтээгдэхүүнүүд маань байгаа. За ингээд Азийн бөмбөлгийг сансар авахтай гэрэлт ач охин маань авлаа. За ингээд Азад нь алгандаа гэсэн авийн мундаг хөөрхөн охин хамгийн жахан хамгийн хөөрхөн хайр болоо морилцогч гэрэлт ач охин доо. Амьдралынхаа турш дандаа азтай одтой хиймэртэй амьдрахын гүйлцэтэй сайхан гэрэлэг хөөрдөм хөөрхөндүүдээ өдөөд нүргэн дэвшүүлж байна. Хайртай үрдээ бид хамгийн сайн живхийг хэрэгэлдэг. Хамгийн зөөлөн, Нэмгэн, хамгийн шингэл сайтай живх. Цохроо. За ингээд бисүүжин, отгон шахай, тэлүүн, нүргээл, Алиса, Тэнүүн, соёл эрдэнэ, уудам, төгс мэргэн, үйлс төгөлдөр, модон, бэлгүүн, гисүнгоо, гэрэлт ач, ховоргоо, мирас гэдэг Алиса гэдэг хөөрхөн тамирчидаа Харвагийн хамгийн сайхан бүхнийг хүсээр байж байна. Их орондоо ихийг хийж бүтээгээрээ, төрдөө ихийг хийж бүтээгээрээ, төмөндөө нэр алдран, цуурайтуулаараа, одоо медалаар ингрээ милагаараа, олимпийн их аваргууд болоорой гэсэн сайхан гэрүүлийг өргөж байна. За ингээд энэ удаагийн дугаард оролцсон гэгдүүтэй хөөрхөн дундраас маань хамгийн гоё бужиглал шилдэг бужигчнэр шалгарсан тамирчид бол Марат Бекийн Алиса, за Баатар Валдын Модон, Шарав Тодын Бэлгүүнд, Сансрын гэрэлт ач нар маань дээлаа. За ингээд шилдэг бужигчтай баяр хүргье. За ингээд урлаг спортоор хичээлсэн, ухаантай сэргэлэн хүүхдэд болоод улс их орныхоо нэрийг дэлхийн давцан цорайтуулаарай өрс минь ээ. За ингээд манай нэвтрүүлгийн өө таалга үргэлж нээлттэй байна. 990825 TikTok гэсэн утсаар холбоо бариарай. 990825 TikTok гэсэн утсаар холбоо бариарай. Манай нэвтрүүлэг 8-аас 11 сартай Манцуутай бяцхан тамирчтай өдөр бүр өө таалга нэгээд хөөрдөм хөөрхөн ханхуу гүнжүүдэд урин залж байгаа шүү. Нэвтрүүлгийн маань өө таалга үргэлж нээлттэй байна. За ингээд Facebook группийн админуудаа урьж байна. Манай нэвтрүүлэгт Манцуутай бяцхан тамирчтай зохион байгуулад хүрэлцэн гэрч хөөрхөн тамирчтай оролдуулаарай. За ингээд бяцхан хөөрхөн дүүнер маань тэмцээн гуралдаанд оролцож ялагдаж аваагаа хараахан мэдэхгүй ч гэлээ. Тэв дэлхийд нэр алдран цорайтуулсан тамирчид иж хаттай адил байрлах бөхчүүд үзэгстэнгаа монголжингаа охид үйлэн дуран өгөн цэцэн олон алтартангууд маань эндээс л мэндэж олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дүүлийг ихшиглүүлж алтан саяын баталбагаа мандуулах авраг болон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа билээ. За ингээд манай нэвтрүүлэг 3-4 дугаар хороолол Apex сэтэлгүүрийн 5 давхарт байрлах My Little Pony гэх тоглоомын төвөөс маш амжилттай зохион байгуулагддаг байгаа. 3-4 дугаар хороололд Apex сэтэлгүүрийн 5 давхарт байрлах My Little Pony тоглоомын төв маань өдөр бүр 11 цагаас 20 цаг хүртэл таалга нэгээд хөөрдөм хөөрхөн хүүхдүүдэд урьж байна. За Улаанбаатар хоттой метр квадратаараа хамгийн том нь Улаанбаатар хоттой байх тоглоомын төвүүдээс агааржуулалтаараа номер 1 нь
За мөн Улаанбаатар хотод байрлах тоглоомын төвүүдээс хамгийн олон тоглоомтой, хүүхдийн цэвэрхэн найлтай, за хамгийн олон машины цогцолтой, хамгийн тоглоомын төв бол 3-4 дугаар хороололд байрлах Apex их дэлгүүрийн 5 давхурт байгаа My Little Pony тоглоомын төв байгаа. Хөөрхөн хүүхдүүдээ энэ тоглоомын төвүүд дээр ирж тоглоулаарай. Өдөр бүр 11-с 20 цагийн хооронд өв таалгаа нэгээд хөөрхөн хүүхдүүдэд уран залж байна. Apex тоглоомын төвийн Apex их дэлгүүрийн 5 давхурт байрлах тоглоомын төвийн хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлээд ажлын өндөр амжилтыг өөдөөд өргөн дэвшүүлж байна. Ингээд энэ удаагийн дугаарт оролцсон ихтэй хөөрхөн дүүнэртэй ад жаргалын дэдийг хүсээр өгöd шинэхэн дугаараа өндөрлөж байна. Эрхэм хүндэт аав ээжүүдээ, игдүүтээ хөөрхөн өрсүүдээ, Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв үе таалгаа нэгэд байна. 3-4 дугаар хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурт My Little Pony тоглоомын төвөө. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн дохтой, цэмцгэр том, олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагас волейбол, хөл бөмбөгнүүд, уралдах машин, үсэрдэг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн найлтай, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-с 20 цаг хүртэл үүд хаалган нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн өрсөдөө уран залж байна. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт цайтай эхлэж, анд олон найзуудаа авторолын мөлхөө уралдаанд хошоочиж, алтан медалаар ингрээ мэлаж байгаа аавын мундаг сэргэлэн хөө, дэндүү хөөрхөн дэгжин джентльмен, дэлхийд нэр алдран царайтуулах сайхан залуу, Серблаковт авагтай Марис хөдөө бэлгэн гардуулж байна. Баяр хүргье Мариста. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен, ирээдүйн сайхан залуугаар шалгарсан гам баяр авагтай төгс мэргэн хүүдээ бэлэг медалийн хамт Bimex компани агш нар нь гадуулж байна. Баяр хүргье. Ага нанашаар. Ага өөрхөн нүрийг харуул. Нүрийг харуул ага. За. Яста мундаг. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт цайтай эхэлсэн алга нүдтэй авраг оролцогч, игдүүтэй хөөрхөн эрхэмсэг бяцхан мис, ирээдүйн гоохин, Нямбаярын 9 гоохиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Bimex компани агш нар нь баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт цайтай эхлэж байгаа алдраахан бяцхан хүүхдүүдээс бод хамгийн хөгжилтэй, хамгийн инээмтгий хайр булаан оролцогч, хөгжилтэй хөөрхөн царайлаг бяцхан ханхуугаар шалгарсан хэрлэн хүүгийн үйлс төгөлдөр хүүдээ бэлгэн гардуулж байна. Хөгжилтэй хөөрхөн ханхуудаа баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт цайтай эхлэж, анд олон найзуудаа хошоочлон дагуулan ирсэн энэ удаагийн дугаарыг маань эрхэмсэг хөөрхөн ахлагч оролцогч, Бат Эрдэнэ бисүүжин дуу маань дэндүү хөөрхөн дэгжин нийс, дэлхийд нэр алдран царайтуулах гоо охноор шалгарч байна. Бат Эрдэнэ бисүүжин баяр хүргье. Bimex компани бэлэг медалийнхан хамт гардууллаа. Баяр хүргье. Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатар хүлээж, Төв аймгийн Эрдэнэ сумаас дахин ирсэн Азийн мамлаг сахалсан азтай супермен, одтой супермен, авхаачтай хөөрхөн сэргэлэн супермен Жанар Бекийн нүргээлтдүүдээ Азийн мамлаг
авхаачтай сэргэлэн хөөрдөм хөөрхөн джентльмений шагналууд Bimex компани ахагч нар нь гардаж байна. Азтай, одтой, хиймэртэй, суперментэй баяр хүргье. Манцатай тамирчин нэвтрүүлгийн маань 22 жилийн хугацаанд Бат сайхны маань Тэнгэрлэг сайхан гэр бүл 3 хөөрхөн тамирчтай гурвуулангийн уралдуулж сайж байна. Ингээд энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн оролцогч Царайлаг Мирадаг нөрөөдөг Монголжингоо мис ахнаар шалгарч байгаа. Бат сайхны отхон шагаа охинда бэлэг медалийн хамт Bimex компани агч нар нь гардуулж байна. Бат сайхны отхон шагаа баяр хүргье. Өдрийн сайныг өнжиг хүлээж, сарын сайныг саатан хүлээж байж, нэвтрүүлгийн маань зарин ирж оролцсон Царайлаг Мирадаг өхөөрдөм, Царайлаг Мирадаг нөрөөдөг өхөөрдөм хөөрхөн бяцхан ханхуу мөнх эрдний тэлэн хүүдээ бэлгийн гардуулж байна. Bimex компани агч нар нь гарын бэлгээ медалийн хамт гардууллаа тэлэн хүүдээ баяр хүргье. Хөдөлмөрийн Баатар өвөөгийн хөөрхөн сэргэлэн ач охин Марат Бэкийн Алиса дүү маань хамгийн ганган, хамгийн дэгжээ, хамгийн авьяаслаг охиноор шалгарч Царайлаг Мирадаг үзэгслэнгоо мис охиноор шалгарч байна. Баяр хүргье. Бэлэг медалийн хамт Bimex компани агч нар нь гардуулж байна. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн нийсүүдээс маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн эрчтэй оролцогч өхөөрдөм хөөрхөн Царайлаг бяцхан гүнжээр шалгарч байгаа. Балжин ямын хооргоо охинда бэлэг медалийн хамт Bimex компани агч нар нь гардууллаа. Хоорхон охинда баяр хүргье. Бүжгийнхаа тэмцээнд хамгийн гой бүжгэлсэн шилдэг бижигчин авьяас бэлгийн дээд болсон хөө өхөөрдөм хөөрхөн авьяаслаг бяцхан ханхуу Баатар улдын модо хүүдээ бэлэг медалийн хамт Bimex компани агч нар нь гардуулж байна. Авьяаслаг бяцхан ханхуудээ баяр хүргье. Азийн мөнгөлөг атгачсан адтай мис, авьяас бэлгийн дээд болсон шилдэг бүжигчин мис, гайхалтай хөөрхөн ганган мис, гадаа дотоодоор аялаж нэр адран цэрэдэх гоохноор шалгарсан азтан шилдэг бүжигчин сансар өвгтэй гэрэлт ач хүүдээ охиндоо Азийн мөнгөлөг авьяаслаг бүжигчний тусгай шагналуудаа Bimex компани 27 дугаар сууг телевизийн агч нар нь гардуулж байна. Ганган мистэй баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг анд олон найзуудтайгаа хүчээ үзэж амжилттай мундаг эхэлсэн Царайлаг Мирадаг нуруудаг бондгорхон хөөрхөн ботоо джентльменээр шалгарсан гал одрохын соёл эрдэнэ хүүдээ бэлэг медалийн хамт Bimex компани 25 дугаар сууг телевизийн агч нар нь гардуулж байна. Баяр хүргье бондгор джентльмендээ. Далайхан сартай дэргөө бяцхан оролцогч хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн хөгжилтэй тамирчин гам бэлгийн уудам авраг маань өхөөрдөм хөөрхөн Царайлаг бяцхан джентльменээр шалгарч байна. Царайлаг джентльмен гам бэлгийн уудам баяр хүргье. Авийн олон маамаанараас авхаад самбаатай сэргэлэн оролцсон Шарав Тодын бэлгүүнд дүү маань шилдэг бүжигчнээр шалгарч Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж түмэн олныхаа уухайн дунд дэх ирээдүйн бас авраг. Энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнагаар шалгарч байна. Хөөрхөн гард магнадаа бэлэг медалийн хамт Bimex компани агч нар нь гардуулж байна. Шарав Тодын бэлгүүнд ирээдүйн их аврагтаа баяр хүргье. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай, авхаачтай, самбаатай оролцогч төгс бэлгийн тэнэн хүү маань авийн олон маамнараас авхаачтай, самбаатай оролдож авраг хөөрхөн тамирчнаар шалгарч авхаачтай сэргэлэн Царайлаг бяцхан ханхуугаар тадарсан сэргэлэн хөөрхөн тамирчин байлаа. Ингээд бэлэг медалийн хамт Bimex компани агч нар нь гардуулж байна. Төгс бэлгийн тэнэн авхаачтай сэргэлэн аврагтаа баяр хүргье. Эрхэм хүндэт үзэгчтэй Манцатай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар өгөрөнд хүргэж байна. Энэ удаагийн дугаарт маань Бат эрдэнэ бисүүжин бяцхан хөөрхөн тамирчид маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хаврах харвсан самшиг өнгөрөхөд алдраа жаахан дунар маань сөрөгчөд болсон байна. 20 заныг атгаад хонгор жаахан дунар маань аюутан бацгаасан байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдрaan царай тусан залуус алцгаанд эсгэрийн шогох 40 өглийг өнгөрөхөд их орондоо эхийг хийж бүтээж гисэн эрдэмтэй намтай
сайтай залуу сайцгаанаа. Тэр загт өндөр минь та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясцгаах болно. Үлгий багтдаг жаахан дөнөр маань там болсон ч өн хоочид манцуутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Тэв дэлхийн олимпийн олон аваргуудаа орчлонгийн сайн сайхныг хүсье.